За улсын их хурлын томилдог албан тушаалтнуудаас хамгийн анханд одоо авилгалтай тэмцэх газрыг дараагийг томилох гэж байгаа шиг байна л да. Ер нь улсын их хурл бол тодорхой хүмүүсийг оруулж ирээ томилдог. Томилох үед бол одоо томилж байгаа нөхдөл маань бол хайлсан дуглагч сайхан зөөлөн болоод гардаг л да. Өнгөрсөн 4 жилд улсын хурлаас томилогдсон албан тушаалтангууд их хурлдаа ирж суудгүй орлогч нараа явуулчихдаг өөрснөө гадаад доншуулчлаад явуулдаг тохиолдол олон байсан шүү. Ийм учраас инх жаргал даргын талаар бол хүмүүс их сайхан сэтгэлээ үг хэлж байна. Хариуцлагатай хүн юм байна. Сайн хүн юм байна. Ийм учраас яг өнөөдрийн энэ загшилж байгаа даалгаврыг сайн хүлээж авч улсын хурлынхаа чуулган дээр ялангуяа авилгалтай тэмцэх газартай холбоотой асуудал дээр өөрөө байнга оролцож асуудлыг танилцуулж яваарай гэж захиж хэлмээр байна. Нэгдүгээр. За хоёрт нь бол авилгалтай тэмцэх газарт үнэхээр өнгөрсөн 4 жил айдас үүдтэй байсан үнэн шүү. За 1937 он шиг ажилдаг цөөхөн хэд хүн бий. Авилгалтай тэмцэх газрын ерөнхий ажил бол гайгүй гэдгийг хэн ч марахгүй баг. Шууд одоо хүнд нэг тодруулга нэрээр хэрэг нээчдэг. Тэгээ хэрэг нь дууссан юм уу, дуусаагүй юм уу? Тэгээ нэг жоохон шүүмжлэлтэй хандах юм бол тэрийг сөхөж тавих гэж байгаа юм шиг тийм айлган сүрдүүлэх үйл ажиллагаатай юм шиг ийм явж байсан тохиолдлууд бий. Би тантай тусгайлан уулзаж танай бусрамг үйл ажиллагаа хийдэг, буруу зүрх мэдээлэл өгдөг, төрийн албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийг шахаж янз янзаар одоо худлаа үнэн үг хэлүүлэх гэдэг тийм нөхдүүдийн нэртэй устдад байгаа шүү. Тийм учраас эхнээс нь бол тийм бусрамг нөхдүүдээс салах ёстой. Тэгжээж энэ авилгалтай тэмцэх газрын одоогийн хийж байгаа үйл ажиллагаа нь айдастай биш, жинхэнэ одоо зөвлөдөг, соён гэгээрүүлдэг тийм байгууллага. Мэдээж бусрамг үйл ажиллагаа болгоныг бол тасан зогсоох ёстой. Гэхдээ зөвлөдөг, соён гэгээрүүлэх ажил нь бол хамгийн чухал шүү гэдгийг ингэж бас хэлмээр байна. Тийм учраас бол инх жаргал даргын хувьд бол олон хүн хэлж байгааг шудраг зарчимтай ажилдаг хүн гэж хэлсэн учраас энэ шудрагсыг дээдлэж албан тушаалтангуудаа бол сайн ажиллаж байгаагийн дэмжиж ажиллаж саар ажиллаж байгаа нөхдөөтэй хариуцлага ярих хэрэгтэй. Хариуцлага авилгалтай тэмцэх газраас эхлэх ёстой. Хариуцлага өнөөдөр авилгалтай тэмцэх газрын дарга тавигдсан энэ өдрөөс эхлэх ёстой. Монгол улс хариуцлагатай байж улсын орон хөгжих ёстой. Ийм учраас бол хариуцлагыг өөрийнхөө байгууллагын нөхдөөдөөс эхлээрэй гэж би бас захиж хэлмээр байна. Яагаад гэвэл тэр Гамболд генералыг одоо ярилцж байгаа ажлаас чөлөөлөгдөж байгаа үед бол Гамболд генерал бол хэд хэдэн зүйлийг бол бас хүлээн зөвшөөрж байсан. Тийм учраас энэ дээр онцгойл анхаараарай гэж хэл захимаар байна. Тэгээд амжилт хүсье. Оюун эрдэнэ гишүүн байлээ.